Хүүхдийн эрхийн тухай хуулиас. Хүүхдийн хамгаалуулах эрх. Хүүхэд гэмт хэрэг зөрчил хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үйл харах байдал болон мүйлчлэгийн альва хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй. Эцэг эхнэр хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхдийн эрхийг зөрсөн тохиолдолд хүүхэд тэдэнтэй хууль ёсны харилцаа зохиох журмын дагуу зогсоох, таслах, тухайн нөхцөл байдал арилсан тохиолдолд уг харилцааг сэргээх хэрэгтэй. Хүүхэд өөрийн нэр төр, гэр бүлийн байдал, эрүүл мэнд, хувийн харилцааны нууц, орон байрны халдваршгүй байдал, хувийн орон зайгаа хамгаалуулах эрхтэй. Хүүхэд эрхээ зөрчигдсөн тохиолдолд өөрөө болон итгэмжит төлөвлөжөөрөө дамжуулан үндэсний болон олон улсын холбогдох байгууллагад гомдол гаргах, шийдвэрлүүлэх эрхтэй. Хүүхдийн хамгаалагдах эрхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна. Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар.